2024 оноос Бүгд найрамдах Солонгос улсын Сүнчэн хотын Сүнчэн үндэсний их сургуультай хамтран ажиллаж, орон нутагтаа дутагдaltaй мэргэжлүүдээр боловсон хүчин хүний нөөцөө бэлтгэхээр зорьсон билээ. 50 жилийн өмнө эх орны өнцөг болон бүрээс илгээлт өөрчлөсөн олон залуус Эрдэнэт хотыг зорин ирж байсан бол 50 жилийн ой босгон дээр Эрдэнэт хотын хүүхдүүд гадаадын нэр хүндтэй ихтэй сургуулиудад суралцах боломж нээгдэн олон улсын түвшний боловсрал эзэмших эхлэлийг тавилаа. Энэ бол Эрдэнэт хот гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж, орон нутагтаа эрэлттэй мэргэжлүүдээр чадварлаг боловсон хүчин хүний нөөцөө бэлтгэх алсыг харсан том зорилтын эхлэл болж байна. Тэгээд би болохоор химийн инженерчлэл мэргэжлээр Сүнчэн хотод сурахаар болсон. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэхээр мэдээж Эрдэнэт хотод хамгийн эрэлттэй хэрэгтэй мэргэжил байгаа болохоор химийн инженерчлэлээр сурахаар болсон байгаа. Орон нутагтаа илүү хувь нэмэр оруулахын тулд Сүнчэн хот руу явж суралцахаар болсон. Би Орхон аймгийн Политехник коллежийг хэвлэл график дизайнаар төгсөрч төгссөн. Би ирээдүйд эрэлттэй 30 мэргэжил дундаас картон анимашн гэдэг одоо миний төгссөн мэргэжилтэй маш ойрхон одоо мэргэжил байсан. Тэгээд яг энэ боломжийг олгож өгсөн Орхон аймгийн удирдлагуудаа бас үнэхээр их баярлж байгаа. Бидний хариуцлагаас үүдэн дараачийн хүмүүс маань үд алга нэгдэх учраас бид нар хариуцлагатай хичээнгүлэн мундаг суралцсан. Би өөрөө нөгөө энэ жил 12-оо төгсчөөд gap year аваад Солонгос хэлээ эндээс сурчаад хэлний оноогоо авчаад Солонгос явъя гэсэн бодолтой байсан. Орон нутгаас Солонгосын Сүнчэн сургуультай хамтраад хүүхдгэлгээр сургаж байгаа гэдгийг мэдэнгүүт миний нөгөө нэг төлөвлөгөөтэй яг давтаж таарч эхлээд санхүүгийн асар том боломж олгож байгаа. Тэгээд энэ хөтөлбөр нь болохоор ингээд сайн сураад хичээлж чадвал 100% тэтгэлэг олгож болно гингүүд надад айгүй гойс нэгдэж байгаа. Миний том хүү Батамглан маань энэ аймгаас хэрэгжүүлж байгаа Сүнчэн хотын их сургууль, үндэсний их сургууль туралцахаар яг одоо явахаар болсон байна. Үүнийг хэрэгжүүлж байгаа Орхон аймгийн засаг даргын тамгын газар, засаг дарга бүх нийт хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Ингээд хүүхдүүд Солонгост үдж өгч байна. Энэ тэтгэлгээр ингээ манай хүүхдүүд орон нутгаас Солонгос руу суралцахаар ингээ явж байгаамаа. Барилгын инженерээр ингээ сурахаар мэргэжлээ сонгосоо. Сайн инженер ч юм болоод хурж ирээд орон нутагт эх орондоо их баярлага барихыг хүсье гэж хэлээ да. Орхон аймгийн засаг даргын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, сонгох боломжтой төрөлцсөн ахлах сургуулийг байгуулж, төгсөгчдийг гадаадын ихтэй сургуульд суралцахад дэмжлэг үзүүлнэ гэж тусгасан байдаг. За энэхүү заалтын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Орхон аймаг Бүгд найрамдах Солонгос улсын Сүнчэн хотын Сүнчэн үндэсний их сургуультай хамтын ажиллагааны санамж бичгийг 2024 онд байгуулсан билээ. Хэлний тэтгэлэг хөтөлбөрийн 1-р ээлжинд тэнцсэн 12 оюутан өнгөрсөн 9-р сард Бүгд найрамдах Солонгос улсыг зорьсон бол 2-р ээлжинд тэнцсэн 11 оюутан 11-р сарын 30-нд сургуулаа зорж хичээлээ эхлүүллээ. Тэтгэлэг хөтөлбөрөөр суралцж байгаа 23 оюутан орон нутагтаа эрэлттэй инженер, нийгмийн салбарын чиглэлийн 30 мэргэжлээ сонгон суралцж байна. Тэгэхээр манай Орхон аймагт хэрэгтэй дутагдaltaй байгаа мэргэжлүүдээр сурж байгаа юм байна. Ирээдүйн Орхон аймгийн хөгжлийг та хэд маань хамтдаа бас тодорхойлж явах тийм үе бас ирэх баг. Тэгээд өнөөдөр дахин амжилт хүсье. Эцэг эхчүүд нас сайн сайхан хүсье. Орхон аймаг Бүгд найрамдах Солонгос улсын Сүнчэн хотын Сүнчэн их сургуультай хамтын ажиллагааг бол 2024 онд байгуулсан байгаа. За энэ санамжчгийн хүрээнд Орхон аймгаас 30 оюутныг хэлний тэтгэлэг хөтөлбөрт хамруулах ийм зорилготой. За энэ хөтөлбөрийн хамгийн гол зорилго бол эхний 6 сарын хэлний бэлтгэлийн төлбөрийг Орхон аймгийн засаг даргын тамгын газраас төлөөд за мөн оюутны байр, хоолны эхний 6 сарын төлбөрийг Сүнчэн их сургууль ийм төлөх зорилготойгоор хамтын ажиллагааг эхлүүлсэн байгаа. Бакалаврынхаа эхний 1-р курст орчсон тохиолдолд голч оноо хичээлийн эрсцээс шалтгаалаад зөвхөн манай Орхон аймгийн сурагчдад зориулаад Сүнчэн хотын Сүнчэний үндэсний их сургуулиас бакалаврын сургалтын төлбөрийг 30-аас 100% хөнгөлөх энэ боломжийг бол санамж жижигтэй бол тусгасан нь их онцлог байгаа. 먼저 그
다른 유학생과 달리 어려운 гэрэн дээр тусгагдсан зүйлийг бол хоёр байгууллага маань хоёулаа өдгийн биелүүлээд явж байгаа. За энэ дээр юу байсан бэ гэхээр Орхон аймгийн талаас бол хүүхдүүдийн сургалтын төлбөрийг за Сүнжааны их сургуулийн талаас бол сурагчдын дотор байр болон хоолны зардлыг нь дааж байгаа. За энэ бол бусад хүүхдүүдэд ийм боломжийг олгодоггүй. Манай сургууль бол жилд 2 удаа эсэлт авдаг. Тэгээд энэ удаад бид нар Орхон аймгаас ирж байгаа 2 дугаар ээлжийн хүүхдүүдтэй зориулаад шинэ шасан ангид нээсэн байгаа. За энэ анги маань болохоор бусад орны хүүхдүүдэд ийм боломж нээгдээгүй. Зөвхөн Орхон аймгийн 2 дугаар эсэлтийн хүүхдүүд маань богино хугацаанд солонгос хэлийг эрчимжүүлсэн маягаар сурах ийм анги танхим шинээр нээгдээд үүнд зориулаад багш ажилчид маань шинээр ажил аваад ажиллаж байгаа. Тэгэхээр энийг бас манай хамтын ажиллагааны хүрээнд нээгдсэн шинэ боломжуудын нэг юм болов уу гэж бодож байна. 정규 과정이 아니라 이 학생들을 위해 가지고 집중적으로 짧은 기간에 Сүнжээ үндэсний их сургуульд 10,000 гаруй оюутан суралцдагаас 550 гаруй нь гадаад оюутан байна. За үүний 150 гаруй нь Монгол оюутан. Монгол оюутнуудын араас Узбекистан, Хятад улсын оюутнууд тэргүүлдэг ажээ. Тус сургууль гадаад оюутныг дэмжсэн тэтгэлэгт болон соёлын хөтөлбөрийг хэрэгжүүлдгээрээ даваа талтай. 2024 онд Бүгд найрамдах Солонгос улсын боловсролын яамнаас зарласан Global University 30 хөтөлбөрийн эхний 10-т Сүнжээ үндэсний их сургууль шалгарч 100 тэрбум воны санхүүгийн дэмжлэг авчээ. Улсын болон хувийн 100 гаруй ихтэй сургууль өрсөлдсөн уг хөтөлбөрт шалгарсан гол үзүүлэлт нь гадаад хамтын ажиллагаа, гадаад оюутнууд руу чиглэсэн үйл ажиллагаа юм а. Энэхүү санхүүжилтийг авснаар Сүнжээ үндэсний их сургууль гадаад оюутнуудын сургалтын болон амьдрах орчныг сайжруулахад анхаарч хичээлээс гадуурх хөгжлийн хөтөлбөрийг илүү олноор хэрэгжүүлэх боломж бүрдсэн байна. За манай сургуульд нийтдээ 550 орчим гадаад оюутан суралцаж байгаа. За энэ суралцаж байгаа оюутнууд дотор Монгол оюутны хүнд хамгийн их. За үүний араас болохоор Узбекистан, Хятад, Вьетнам гэх мэтчлэн Азийн урдны оюутнууд ихээр суралцаж байна. Монгол сурах, Солонгос сурах хоёр бол ер нь бол төвчний маш өндөр зөрүүтэй гэж би ойлгосон. Солонгос сурах давуу тал нь болохоор хэл сурна, тэгээ хажуугаар нь мэрэгжлийнхаа дагуу бүр гүнзгийрүүлж сурна гэдгээр давуутай. Хамгийн ихэнд соёлтой танилцсан байна, солонгос хэлээ сурсан байна. Тэгээд ер нь бие даах чадвар маш сайжирсан. Номын сан бол маш өндөр хөгжилтэй. Тэрийг бас манай Монголын бас номын сангийн юунууд бас харуул. Үнэхээр гоё хөгжил нь бол үнэхээр сайн гэдэг нь бол ер нь бол харж мэдэрч авсан. Тэгээд хичээл дараал номын санд суух тийм бас хоббит болсон. Бүгд найрамдах Солонгос улсын сургууль Сүнжээ үндэсний их сургууль нь 1958 онд байгуулагдсан 90 жилийн түүхтэй. Анх удаа аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг байсан бол 90 жилийн түүхэнд нийгмийн, инженерчлэлийн, байгалийн ухааны гэсэн 4 салбар сургууль 50 гаруй мэргэжлийн тэгмтэй болон өргөжсөн байна. Сургуулийн орчинд аюулгүй байдал хангагдсан. Хичээллэх амьдрах орчин сайтай, цэвэрхэн гэж тодорхойлогддог тус сургууль хүүхдүүдийг хичээлдээ шамдан суралцах боломжоор бүрэн хангажээ. Миний хувьд энэ сургуулаа бакалавр болон магистрийн түвшинд сурч төгсөөд ингээд энэ сургуультай гадаад харилцааны газарт Монгол оюутан хариуцсан мэргэжилтнээр ажилд ороод Монгол оюутнуудынхаа амьдрал болон сургалтын түвшинд хэрэгтэй зөвлөлтөнд туслалцаа үзүүлж ажиллаж байна. Дотор байрны хоолны газар болон дотор байрыг хариуцсан Монгол ажилтан маань өдрийн 4 цагаар ажиллаж хүүхдүүдэд дотор байранд нь хэрэгтэй туслалцааг нь үзүүлж байгаа. Тэр ээлжинд 12 хүүхд ирсний 3 нэмэгтэй. Тэгээ 3 нэмэгтэй нэг дор байгаа. Нэг өрөөнд байгаа. Манай дотор байранд болохоор ингээ халаалтай айгуу сайтай. Тэгээ цаанаасаа хоолтой болохоор ингээд ямар ч тийм хоол хийж идэх шаардлага байхгүй. Дүүш 0-ийн өрөөнд дэр нэл айгуу тийм тухтай байдаг. 10 цагаас дуу чимээ гаргахыг хориглдог. Хэрвээ дуу чимээ гаргах юм бол торгуултай. Тэгээд эрэгтэй эмэгтэй дотор байр гэж хоёр тустай байгаа. Эмэгтэй зоонд ямар ч эрэгтэй хүн байхгүй. Эрэгтэй зоонд ямар ч эмэгтэй хүн байх ёсгүй. Хүүхдүүдийн идэвх чармаалтаас шалтгаалаад төвшнгөөрөө өөр ангид ороод ингэ суралцаад явж байна. За энэ дотроос маань 2 сурагч өнөөдөр топикийн шалгалтыг өгсөн байна. Тэгэхээр энэ хүүхдүүд маань 3 сарын 1 гэхэд топикийн шалгалтын оноо гараад шаардлага нь хангах юм шууд бакалаврын хөтөлбөрт ингээд элсэн орох юм бас боломж бүрдэж байгаад бол маш их баяртай байна. Анх ихтэй хэлийг үсэггүй гэсэн одоог бодвол ингээд 28 кд авсан. 2 өдрийн өмнө топикийнхаа шалгалтыг өгчөөд байж байна. Өөрөө тамирчин Орхон аймгийн хангаат клубын цааны шгшаагийн тамирчин. Бакалавртаа нийгмийн тамираар суралцах болон тэгээд давхар мэргэжлээ өөрийн сонгосон мэргэжил болох
спортын сэтгэл зүйчээс сурах сонирхолтой байна. Олон хүүхдүүд дундаас ингээд шалгаруулж гарч ирсэн тэр утгаараа тэгээд ер нь бас боломж амар том боломж гэж хүлээж авсан болохоор нааш ирж сурсан. Манай Монгол мэргэжилт маань өртнүүд маань гэсэн ингээд аливаа асуудалтай ингээд байна. Энийг яах вэ? Ийхүүлээ аягүй сайхан тайлбарлаад ингээд ер нь бол бидний өмнөөс аягүй хэм хийж өгдөг. Баггүй одоо ер нь анхныхаагаа бол ядаж бидэд ингээд хөөсөн дэлгүүр рүү ороод ингээд авах гэдэг юм захиалаад авчих чадах хэмжээний л болцоо. Оюутны хичээл зүтгэл, сургалтын амжилтаас шалтгааллах олон боломж энд бий. За хэлний бэлтгэлийн амжилтаа төгсвөл бакалаврын сургалтын төлбөрөөс 30-аас 100% хүртэл хөнгөлөлт идэх, хос мэргэжил эзэмших боломжийг хамтын ажиллагааны хүрээнд Сүнчэн үндэсний их сургууль зөвхөн Орхон аймгийн хүүхдүүдэд олгож байна. Анхны тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн суралцж байгаа 23 хүүхдийн сурлага, сахилга, бат, идвэх хариуцлагатай байдал зэргээс хамааран 2027 оноос дараагийн хүүхдүүдийг явуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. За эдгээр 23 оюутан маань бол бүгдээр одоо хичээлд ороо авсан байна. За эхний одоо 3 сар гэхэд хагас жилийнхээ шалгалтуудыг өгнө. За одоогийн байдлаар бол зарим оюутнууд маань бол топик шалгалтуудаа өгөөд шууд бакалавр руугаа орох ийм бэлтгэлтэй орсон байна. Ийм сайхан мэдээтэй байна. За үүний дараа бид нэр 26 онд нийт одоо 23 хүүхдүүдийн хэмээн эрс шалгалтын явц за дэг журам сахилга баттай байдлыг бол харгалзаад бид нар 27 онд дараагийн одоо хэдэн хүүхдийг шалгаруулах вэ гэдгийг бол бас сонголтыг хийн. Тийм учраас эхний 23 хүүхдэд ирж байгаа энэ үүрэг хариуцлага бол их өндөр. Тийм учраас бид анханасаа сонгон шалгаруулахдаа мөн сургуульд нь хүргэж өгөхдөө ээж автаа нь харилцах тэр гурван талт гэрээг байгуулахдаа бас маш сайн хийсэн байгаа. Хүүхдүүд маань бол сайн суралцж байна. Сахилга баттай байна, дэг журамтай байна. Мөн одоо эхнээсээ зарим нь топик шалгалтаа өгөөд шууд бакалаврт орох ийм зорилготой байгааднаас их баярлаж байна. Окей. 누가 먼저? 안녕하세요. 몽골로 수포를 보내려고 왔는데요. 상자를 저울 위에 올려주세요. 안에 뭐가 들었어요? 혹시 들었어요. 비행기로 보내면 얼마예요? Манагийн буюу ярих ингээд шалган хичээл явж байгаа. Ингээд яриагаа ингээд зөв хэлцээний дагуу бэлдээд багштай шалгуулад ингээд оноогоо аваад явдаг тийм хэсэг явж байна. Ер нь өдөр тутамдаа 4 цаг ордог. 4 цагтаа эхлээд дүрмээ үзээ, шинэ үгээ үзчихэд тэгээд дараа нь ярих, бичих, сонсох тиймэрхүү тус тусын тасгалуудаа хийгээд явдаг. Би 7 дугаар сургуулиас ирсэн. Би энд болохоор хот төлөвлөлтийн инженер гэдэг нэрийг сонгож ирсэн байгаа. Би 9 сарын элс дээр ирсэн. Тэгээ одоо хэлний бэлтгэлийн 2 дугаар анги дээр сурж байгаа. Би бол барилгын архитектор сонгосон. Тэгээд дагалдах 2 дахь мэргэжилтээр болохоор IT-ийн холбоотой нийгэм сонгох гэж бодож байгаа. Ачаал болохоор юмыг яг ингэ цагт нь хийгээд агуул ачаал бол нэг их байхгүй. Хэрвээ ингэ хойшлаад агуул тэгэл хэцүү байна. Ийхүү Орхон аймаг боловсролын салбарын гадаад хамтын ажиллагаагаа тэлж орон нутгийн хөгжлийн хэрэгцээ нийцсэн мэргэжилтэд боловсон хүчин бэлтгэх суурь амжилттай тавилаа. 5 жилийн дараа тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд төрөлх хотынхоо хөгжил, бүтээн байгуулалт, инновац, нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн мэдлэг ур чадвараа зориулна. Суралцах хугацаанд байгаа бүхий л боломжоо дайчилж амжилттай суралцсан ирээдүгэ бүтээгээрэй гэж залуустаа захив. Цаашид Орхон аймаг боловсролын салбар олон улсын туршлага хамтын ажиллагааг өргөжүүлж хүүхэд залуусынхаа боловсрол, мэдлэг, ур чадварт анхаарсан ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр зорьж байна.